За өнөөдрийн зах зээлийн апдейт видео нэлийн дэлгэрэнгүй нэлийн урт болно. За би юу ярих юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бонд, Европын засгийн газрын бонд, Японы засгийн газрын бонд. За тэгээ магадгүй 2026-27 онд болох томоохон бондны кризисийн тухай ярина. За сүүлийн хэсэгтээ, хоёр дахь хэсэгтээ. Эхлээд хэдүүлээ юу ярих хэрэгтэй юм бэ гэх юм бол мэдээж манай багц дотор байгаа хувьцаануудын талаар ярих хэрэгтэй. За өчтөр тэг яг миний хүсэл биелсэн юм шиг хэмзийн хувьцаа унчлаа. Сайхан унсан. За өчтөр ямар хааштай байсан бэ гэх юм бол ойролцоогоо $61 дээр байсан бол өчтөр шүн хэмзийн хувьцаа $54 руу унсан. Яг одоо pre-market дээр 54.20 дээр байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ өшөө унах хаа яагаад гэх юм бол энэ томоохон хөрөнгө олонтын сан зарим хөрөнгө олонтын банкуд хэмзийн хувьцааг шорт хийсээр хിവэрэ байгаа. Тийм учраас хэдүүлээ хэмз дээр аль хэдийн ашиг авцсан. Одоо зүгээр тайван сууж байгаа. Тэгээ эхний левел хаана байх магадaltaй юм бэ гэх юм бол ерөнхийдөө энэ оргилцгээс тийм top за тэгээд ерөнхийдөө уналтын bottom за тэгээд full retraction хүртэл Fibonacci extension зураад ирчих юм бол эхний одоо full Fibonacci extension хаана явж байгаа юм бэ гэх юм бол level 1 тийм $52 дээр. За энэ бол эхний support. Окей, энэ дээрээ хідүүлээ баг зэрэг түүгээд авнаа. За тэгээд миний хүсэл юу юм бэ гэх юм бол энэ өшөө унаасаа. Тийм ээ ягаад гэх юм бол хідүүлээ энэ тоглоомыг өмнө айл хэдийн тоглолцсон байсан. Зэн $60 дээр оргилцэг дээр хідүүлээ ашиг аваад тэгээ 28, 32, 34, $42 дээр эргүүлээд цэнэглээд тэгээ дөнгөж сайн буцаага $62, $63, $64 дээрээ хөөрхөн ашиг хийсэн. За тийм учраас тийм $52 дээрээ жоохон нэмж аавна. Тэгээд тэр төвшнгөөсөө доошоо унчих юм бол дахиад сайн мэдээ. Яг гэх юм бол биднэрт ерөөхдөө кэш байгаа. Мөнгөө их дийлэх мөнгөө ерөөхдөө хөрөнгө олт хийгээгүй байгаа. Тийм учраас энэ дахиад $44 руу унчих юм бол бүр их хэмжээгээр нэмж аавна. За тэгээд миний тийм одоо энэний дараа дахиад гандны явдгаар явна. Тоглож байгаа шүү заа. Миний хүсэл юу юм бэ гэх юм бол энэ хамгийн сүүлийн тренд лайн дээр золгочих юм бол заяа $39 дээр хэмзийн хувьцаа олдох юм бол ёо стоп. Одоо надад зарах юм баг байхгүй бүх хөрөнгүүдээ зараад ер нь тэг хэрэггүй хөрөнгүүд шүү заяа. Тэгээ энэ янз бүрийн хувьцаалуу хөрөнгө олт хийж байгаа хамгийн гол нь хэмс. За миний залбирлаж байгаа үн хааш юу юм бэ гэх юм бол $40-аас доош. За тэгэх юм бол хэдүүлээ ингээд дахиад тултална. Тэгээ эзээ хүртэл хүлээх хэрэгтэй юм бэ гэх юм бол дараагийн үйлдвэрлэлийн тайлан магадгүй. Тэ. За тэгээ юу болох юм бэ гэх юм бол хөрөнгө олтын банкуд дахиад шорт хийн, тэ дахиад үнийг доош нь дарна. Тэгээ ингээд доошоо дарах энерги буцаагаад дэшээ яваад ирэх учраас энэ хизээ нэгэн цагт энэ жилдээ ч юм уу тий $100 хүрчих юм бол хэдүүлээ дахиад хөөрхөн мөнгө хийсэн байх болно. За тэгээ магадгүй энэ ABC correction бүтнээр нь явчаад тэгээ магадгүй хаа хүрэх магадaltaй юм бэ гэх юм бол энэ 9 сарын 10 12-нд 6 сарын дундуур ч юм уу тэгээ магадгүй шүү. Энэ зүгээр таамаг шүү заяа. Таамаг. За яг гэх юм бол энэ өмнөх оргилцгийг ингээд давч чадаагүй тий дээр ерөөхдөө failure болсон. Тэгээд buy zone хаана байх магадaltaй юм бэ гэх юм бол $44-өөс $40 хугацаанд хэмзэг тултан авчмаар байна. За өчтөр яагаад хэмзэг хувьцаа унсан бэ гэх юм бол амар ойлгомжтой. Яг гэх юм бол энэ GLP-1 гэсэн peptide байгаа заяа. Тэр юу юм бэ гэх юм бол нөгөө та Америкт амьдарч байгаа юм бол Ozempic тий. Тэгээд тэр peptide юу гэдэг юм бэ гэх юм бол тэрийг ингээд тарьчих юм бол нөгөө аппетит алга болчихдог. Окей. Ерөөхдөө турах эм гэх юм одоо ид шидтэй эм. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Cigna гэсэн корпорац энэ GLP-1 буюу Wegovy олон нэртэй бүтээгдэхүүн баггүй юу? Wegovy эрүүл мэндийн даатгалын жороор авдаг болсон. Одоо хэмнэлт хөнгөлттэй гэх юм уу да. За тэгээд өрсөлдөгчийн платформ дээр өрсөлдөгчийн сүлжээ дийлгүүрээр энэ хэмзийн бас зардаг бүтээгдэхүүн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлтөөр олгогддог байгаа болдог учраас зах зээлийн нэг муугаар хүлээж аваад за хэмзийн хувьцаа навс унах юм байна гэд ханшин унтсан. Гэхдээ хэмз хизээч GLP-1 энэ пептидийг заяа энэ пептидыг эрүүл мэндийн жороор зардаг байсан. Үргэлж зүгээр хувь хүн руу бэлэн мөнгөөр зардаг байсан учраас энэ эрүүл мэндийн жороор даатгалаар олгогдох юм уу үгүй мүү педли явахгүй юу. Хэмзийн хувьд тий бизнесийг ирээдүйн орлогын төвшин ашигт ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхээргүй мэдээ биднэрт
бэлэг болж байгаа. За тийм учраас та мөнгө бэлдээрээ мөнгө нэмж хийгээрээ тэгээд тий хэмзэн хувьцаа нэмж авна. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. За тийг харах юм бол тий $54 дээр байгаа. Энэ зах зээлийн нээлтийн үеэр дахиад $52 яг энэ Fibonacci-гийн $52 руу явах байхаа. Окей. За тэгээ өчтөр хөрөнгөний зах зээл бас жоохон унсан. Яагаад унсан бэ гэх юм бол ер нь бол энэ TLT-гээс харж болно. Энэ засгийн газрын бондын үнэлгээ ерөөдөө өчтөр нэлээд хүчтэй унсан. Таад нэг харж байгаа бол PAP яагаад вэ гэх юм бол Америкийн засгийн газрын бондны борлуулалтын дуудлага худалдаа өчтөр тодорхой хэмжээндээ фейлдсэн. За тийм учраас хүүгийн түвш өссөн байгаа хгүй. Окей. За тэгээ ингээд энэ 20 жилийн хугацаатай бондын юм харах юм бол би өмнөх видеон дээрээ бас ярьж ирсэн. Энэ ерөөхдөө descending wedge руу орж байгаа. Тэгээд тэр support line-ыг ерөөхдөө цаалцсан өчтөр. За өмнө бас цаалж исэн буцаага босоод ирсэн. Одоо бас ч гэсэн ингээд дээшээ босоод ирээд тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ жилийн тэгээ 8, 9, 10 сартаа энэ дээшээ эсвэл доошоо явах хаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол дээшээ явах хаа. За яагаад дээшээ явах юм бэ гэх юм бол энэ видеоны эцэс сүүлийн хэсэгтээ би тайлбарлчихна. Ерөнхийдөө Европ, Японтай холбоотой. Хөөе нэг юм хэлэх мартцсан. 5 сарын 31-нд хүртэл манай School Community-гийн сарын төлбөр $29 шүү. Тэрнээс хойш 6 сарын 1-ээс ахуулаад $39 болж байгаа. Тийм учраас гэлцээрэй. За. Долларын индекс бас өчтөр ярьж ирсэн. Ерөнхийдөө юу болох юм бэ гэх юм бол энэ downtrend-аас гараад bounce хийгээд retest хийгээд яг одоо retest хийгээд одоо буцаагаад өсөх магадaltaй байна. Гэхдээ confirmed бол биш баталгаажаагүй. За. Dow Jones өчтөр жоохон унсан. Тэгээ уналтын төвшин бол нэг сүртэй байгаагүй. S&P 500 хэдүүлээ харах юм бол бас яг адилхан ерөнхийдөө энэ дээр жоохон амьсгаа алдаал ингээ буцаага явж байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол өнөөдрөөс эргүүлээд өсөх баха. Яг гэх юм бол Donald Trump юу гэж нэ гэх юм бол их хурал дотор одоо татварын шинжилсэн хууль одоо нөгөө Big Beautiful Bill нэг хуулийн нэлээд өргөн хуулийн төсөл өргөн барьж байгаа батлуулах гэж байгаа. Энэгээр дамжуулаад ерөөхдөө компаниудын татвар хувь хүний орлогын татвар нэмэлт орлогоос ингээ татвар чөлөөлөх нэлээд олон шинжилсэн хуулийн заалт барьж байгаа. Тэгээд өмнө жоохон хорон дээр фейлдсэн байнгын хорон дээр гэх юм уу да фейлдсэн. Өнөөдөр орой эсвэл өнөөдөр манай цаг за нэг 8-9 цагта сайн мэдээлэл гарах байхаа. Ерөнхийдөө House of Representatives их анхны их хурлын төвшин дотор ингээд энэ амжилттай гарч байгаа. Тэгээд тэрний дараа Сенат руу орно. Тэгээд Сенат дотор угаасаа Republican нам 51-ийн суудалтай. Тийм учраас энэ бас Сенат дотор орчоод. За тэгээд би юу таамаглаж байгаа юм бэ гэх юм бол энэ Трампын шин хууль гарсныхын дараа ерөнхийдөө хөрөнгөний зах зээл өргөжлүүлээ өсөх байхаа. Яагаад вэ гэх юм бол компаниудын татвар багаснаа гэдэг чинь компаниудын ашиг илүү компани хувьцаа эзэмшигчтэй үлдэж байгаа гэсэн үг. За тийм учраас хувьцаа эзэмшигчнэрт компаниудад сайн мэдээ тэгээд ирээдүйн орлогоос арай бага татвар төлнө, илүү их ашиг хувьцаа эзэмшигчтэй үлдэж байгаа. Тийм учраас нийтээрээ компаниудын хувьцааны үнэлгээ энүүгээр дангаараа өсөө явчихна. Окей. За хүмүүс ягаад паниктаад байгаа юм бэ гэх юм бол энэ засгийн газрын бондын хүү өсөд байгаа болохоор одоо жишээлбэл энэ юу харагдаж байна гэх юм бол 10 жилийн Америкийн засгийн газрын бонд явж байгаа оргилцыг нь хаана хизээ байсан бэ гэх юм бол энэ өнгөрсөн жилд 24 оны ихээр ерөөдөө 5% хүрсэн. Тэрнээс хойш жоохон багаар ингээд доош явж байгаа. Одоо буцаагаад 4.5 руу хүрч байгаа. Тэгээ өчтөр бас тодорхой хэмжээгээр өссөн. Түрүүний хэлдэг шалтгаанаас болж тийм засгийн газрын бондын дуудлагуудаа жоохон фейлдсэн. За та нэг харж байгаа юм бол 1980-ад оноос хойш Америкийн засгийн газрын бондын хүү буурж байгаа. Америк засгийн газар
үр тавих үедээ хүүн улам ингээд багасаа явсан. Оргил одоо Яроол нь хийжсэн байх юм бол айгүй сонирхолтой ковид үеэр. Тэгээ ковид үеэр ерөөдөө Жо Байден засгийн газар миний зүгээс хамгийн мэдрэл муутай, хамгийн туршлага муутай, хамгийн тэнэг засгийн газар ерөөдөө амар их үр тавиад маш их хэмжээний мөнгө хевлээд баг Америкийг сүрүүлсэн. Тэгээд энэ түүхэн хамгийн муу ерөнхийлөгчийн үеэр Америкийн засгийн газрын хүүгийн түвшин хамгийн ёроолтой хүрээд тэрнээс хойш одоо ерөөдөө ингээ өсөө явж байгаа. Тэр хугацаанд Америкийн засгийн газрын үр ойролцоогоор 20 их 80 доллараас 30 хэдэн их 80 доллар л өссөн. Ерөөдөө бараг эргүүлэн төлөх ямарч боломжгүй. Тэгээ энд юу болох юм бэ гэх юм бол мөнгө хэвлэгдэнэ, доллар хэвлэгдэнэ. Тэгээ алтны ханш өссөн. За энийг сүүлийн хэдэн юу ярина. За. Тэгээ ингээ харах юм бол засгийн газрын бондын хүүгийн өгөөж хаашаа яваад байгаа юм бэ гэх юм бол энэ 2026 одоо энэ та харж байгаа бол 21 он, 22 он, 23, 24, 25, 26, 26-аас 27 оны үеэр энэ rising wedge руу ингээ явсараад гэхдээ би зүгээр ингээ таамаглаж байгаа шүү. Энээс өмнө хөдөлгөөн болох магадaltaй. За гэхдээ энэ зах зээл дотор нэг сонирхолтой геометри шиг байдаг юм билээ. Нэг зохион байгуулалттай юм шиг. Энэ нэг зах зээлээс нөгөө зах зээл рүү ингээ мөнгө ингээ урсаа явдаг учраас ийм давлгаа мөчлөгтэй учраас тий таамаг шүү заяа. За яг энүүгээр явах ерөөсөө ёсгүй. Ирэх жилийн тий 7, 8, 9 сарда энэ засгийн газрын бондыг өгөөж тий хүүгийн түвшин ерөөхдөө ингэ дээшээ пуужин тухаа. За тэрнээс өмнө гэхдээ ингээд ерөөхдөө энэ resistance руу доош явчих нэг 4 мөрөөлөө ингээд буцаагаад доош орно. Тэгээ энэгээр ингээд ерөөхдөө ингээд могоош ингээд явсараад тэгээ дээшээ явах хаа. За гэхдээ энэс өмнө өөр засгийн газрын бондыг өгөөж бас дээшээ явж байгаа. За хаанах юм бэ гэх юм бол тий Япон, Европ. За ингээд алт тий яг double top тий тэгээд ерөөхдөө тренд өмнөх channel-ийнхаа топ дээр ерөөхдөө bounce хийгээд одоо буцаагаад жоохон дээшээ явж байгаа. За тэгээ ерөөхдөө дээшээ явах юм уу үгүй мүү буцаагаад өсөлт нь өршчих юм уу үгүй мүү одоохондоо тодорхой бус байгаа зүгээр хүлээх ёстой хэдүүлээ. За ингээд downtrend line ерөөхдөө энэ байна. Энтэй ингээд золгоод тэгээ энийг ингээд долоогоод тэгээд доошоо яваад тэгээ магадгүй энэ үеэр дахиад нэг дээшээ пууждах магадaltaй алтны uptrend хിവэрэ одоо зүгээр нэг жоохон sideways correction consolidation процесс явж байгаа. За тэгээ ингээ Fibonacci харах юм бол хаавар унах магадaltaй юм бэ гэх юм бол Fibonacci-гийн бүтэн нэг extension хийж юм бол 3000 хавцаа. Заавалчгүй тийшээ явах бас албагүй энэ зүгээр яаж байгаа шүү. За тэгээ бидний сонгоод авсан хүлээж байгаа curve mining тий зүрх mining ерөөдөө resistance дээр тий сая зогсчлоо. Одоо ерөөхдөө буцаагаад доош явж байгаа. Хэдүүлээ хаана худалдаж авмаар байгаа юм бэ гэх юм бол 6.5 5.5 дээр ийшээ орч чадах юм бол амар гоё. Тэгээ хэдүүлээ хүлээ let the trade come to us тийм учраас нэг ярах ерөөсөө хэрэггүй. За нефтний үн хааш ерөөхдөө downtrend line-ыг сая цөмлөөд одоо Иран ерөөхдөө Иран руу Израиль, Иран руу халтна, Йемен, Хутинууд одоо Израиль руу пуужин явуулж байгаа. Тэгээ Middle East дотор болж байгаа маргаан ерөөхдөө намдаагүй. Гэхдээ ер нь бол Donald Trump-ийн Катар, Сауди Арабтай гэх мэт OPEC орнуудтай хийсэн хилцэл нь хിവэрэ байх шиг байна. Нефтний үн ханш ерөөхдөө одоо буцаагаад $50 руу доош явж байгаа. Энэ downtrend line хിവэрэ. За энэ нефтний үн ханшнаас үндслээд бидний бас харсан хөрөнгө оолтууд нь байгаа. Тэд нар юу юм бэ гэх юм бол тийм Valaris тийм буцаагаад downtrend line руу орсон. Сая тийм цөмлөөд bounce хийгээд тэгээд энэс дээш гарч чадаагүй. Тэгээд хэдүүлээ хаана худалдаж авмаар байгаа юм бэ гэх юм бол энэ 32 за мөрөөдлийн ханш юу юм бэ гэх юм бол 28 хавцаа олдох юм бол сайн баг. За тэгээд ерөөхдөө хэдүүлээ энэ 6 7 сард энэ Valaris-ыг худалдаж авах. Дараагийн автоматикийн багц шинжлэх үедээ энэ Valaris-ийн хавцаа бас орох болно. Occidental Petroleum яг адилхан downtrend нь үргэлжлсээр байгаа. Devon Energy бас яг адилхан тийм учраас энэ нэг сүртэй юм ярих хэрэггүй. За хэдүүлээ одоо энэ юу харж байгаа юм бэ гэх юм бол Япон улсын засгийн газрын бонд. За энэ графикийг би хизээ ярьсан бэ гэх юм бол бараг 2 сард ярьсан. За 2 сард би юу зурсан бэ гэх юм бол зүгээр энэ ийм геометрик өсөлттэй ингээд зураасыг зурсан.
Тэ зүгээр ингээд дээшээ явах юм байна гэд яг энэ зураасан дагуу явж байгаа. Тэ айгуу сонирхолтой. За тэгээд ерөөхдөө энэ дээр нэг ойсон дахиад нэг ойгоод одоо ингээд дээшээ явж байгаа. Юу болж байна гэх юм бол сонирхолтой юм заяа. Америкийн 10 жилийн хугацаатай бондын хүү хэдтэй байсан бэ? Санаж нь түрүүн би зургийг үзүүлсэн. За энэ байна. Америкийн засгийн газрын бондын хүү 4.5-тай. Окей? 4.5-тай. Гэхдээ айгуу сонирхолтой Японы 10 жилийн хугацаатай засгийн газрын бонд 1.5-тай. Окей. Японы хүн амар хөгшин. Эдийн засаг өнгөрсөн 20 жилийн хугацаанд өсөөгүй. Окей. Татвар нь амар өндөртэй. Компаниуд нь бараг чулуун зэвсгээр одоо 1992 онд гаццсан. Төсвийн алгал нь бүр аимшигтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн засгийн газрын өөрөнгө харах юм бол бүр аимшигтай. Тийм учраас зарчмын логикийн хувьд Японы 10 жилийн хугацаатай засгийн газрын бонд заяа Америкийн засгийн газраас бага хүүтэй байна гэх юм бол тэнэглэл гэсэн үг. Энэ ерөөхдөө засагтана. Японы 10 жилийн хугацаатай засгийн газрын бонд хизээ нэгэн цагт удахгүй мэдхгүй 1 юм 2 жилийн дараа Америкийн 10 жилийн хугацаатай бондноосоо тэ илүү өндөр хүүгийн түвшинтэй болно. За тэ энэ байна. Та ингэ харж байгаа юм бол ковидын үеэр ёроолоо хийсэн тий double bottom хийгээд тэгээ одоо энэс хойш ерөөхдөө геометрикаараа өсөө явж байгаа. Энэ үргэлжлэн хизээч Японы засгийн газар Америкийн тий засгийн газараас баттай байна гэж байхгүй. Окей. За тий одоо 2 жилийн хүү ингээ харах юм бол хүүгийн түвшин 2 жилийн хугацаатай бонд бас одоо ерөөхдөө геометрикаараа бас ингээ яваалаа. Ер нь бол санхүүгийн томоохон одоо энэ засгийн газрын бондын хямрал заяа. Тэг хаанаас эхлэх юм бэ гэх юм бол нэг бол Япон эсвэл нэг бол Европ. За Европын энэ засгийн газрын бонд өвчин тусаад ирэх юм бол угаасаа Япон шууд дагаад өвчин тусч байна. За тэгээд Америк, Франц, Герман тэг Европын засгийн газрын бонд руу хөрөнгө оруулалт хийсэн байгаа мөнгө хаашаа зүгтэх юм бэ гэх юм бол Америк руу зүгтэнэ. Япон руу орсон байгаа мөнгө хаашаа зүгтэх юм бэ гэх юм бол Америк руу зүгтэнэ. Хамгийн найдвартай зогсоол руу зүгтдэг байхгүй юу? Окей. За тэгээд ерөөхдөө таад нэг харж байгаа юм бол энэ downtrend line-аас гарцсан одоо энэ юу юм бэ гэх юм бол 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын үнэлгээ одоогийн байдлаар нэг 98-тай явж байгаа. Гэхдээ энэний үнэлгээ ингээд удахгүй заяа. Нэг 80 майл ингээд доошо унчих юм бол тэгэл Японы засгийн газар руу Японы банкуд дэлгүүрийн сан хөрөнгө оруулалтын сангууд ерөөхдөө бай sayonara болно. За бас нэг сонирхолтой юм заяа. Энэ бол юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол Герман улсын засгийн газрын бондын хүүгийн түвшин. Тэ 2.6-тай 10 жилийн хугацаатай. Америкийнх 4.5. Германы 2.6. Германы эдийн засаг хамаагүй мяа хэрнээ Германы засгийн газрын бондын хүү 2.6-тай. Энэ бас байх ёсгүй юм. Энэ бас засагтана. Хизээ нэгэн цагт Германы засгийн газрын бондын хүү Америкийн засгийн газрын бондын хүүнөөс илүү болно. Францих бас яг адилхан. Франц 3.3. Францын эдийн засаг хог дээр өсөрч байгаа. Тэ? Хог дээр өсөрч байгаа. Удахгүй тэ эрчим хүчний хувьд бол энэ Германы эдийн засаг бүр ингээд хог болцсон. Тэ цахилгаан станц эрчим хүч газ нефт бидний бүгд та зөндөө мэдж байгаа учраас тэ. За. Тэгээ ерөөдөө ингээ харах юм бол Францын засгийн энэ зүгээр таамаг шүү заяа. Францын засгийн газрын бондын хүү хизээ ёроолт хүрсэн байх юм бол яг адилхан ковид үеэр. За тэгээд ерөөдөө up trend руу ороод retraction хийгээд энэ дээр Fibonacci зураад үзэх юм бол 6.4 full extension 1.6 гэх юм бол 8.8 заяа. Тэгээ хизээ нэг цагт удахгүй Франц, Герман, Их Британи, Японы засгийн газрын бондууд хүүгийн төвшин Америкийнхаас илүү болно. Тэр үедээ тэдний санхүүгийн систем байхгүй болчихно. За тэгээд тэр мөнгө хаашаа явах юм бэ гэх юм бол Америк руу зүгтэнэ. Хаашаа зүгтэх юм бэ гэх юм бол Dow Jones үл хөдлөх гэх мэтчлэн. Тийм учраас автоматикийн багц руу одоо бас Dow Jones-ийн хувьцаа буцаагаад эргүүлээд нэмж байгаа. Тэ. За тэгээд ерөөхдөө ингээ харах юм бол энэ алтны ханш тэ жилээр нь харцсан байгаа. Энэ дээр зүгээр буутцсан байгаа шүү Fibonacci extension. Одоохондоо жилийн төвшөнд retraction хийгээгүй учраас бүтэн Fibonacci зурх боломжгүй. Гэхдээ би юу хийсэн байгаа юм бэ гэвэл зүгээр таамаг заяа. Тэ өмнөх бот нь оргилцэг. За тэгээд алт маань 2900 руу retraction хийгээд явчих юм бол full extension 1 тэ 4800 1.6 гэх юм бол
5997 руу явах магадaltaй. За засгийн газрын бондууд тий банкуд санхүүгийн систем ерөөхдөө тийм эрсдэл ороод ирэх юм бол Японд, Европт гих мэт шин тий энэ алт дэшээ явна. За тийм учраас бас удахгүй автоматик энэ багцлуу энэ алтны олборлдог компани гих мэтчлэн Dow Jones-о буцаад нэмж байгаа шүү. Окей. За өнөөдрийн зах зээлийн апдейт бас энэ олон улсын тий зах зээлийг жоохон ярьсан байгаа. Ийм удаа намайг сонсож твчсэнд баярлалаа. Дараагийн зах зээлийн апдейт дээр эргээд уулзцгаая. Тэгээ өнөөдөр орой тий хэдүүлээ харцгаая. Тэр Трампын шинэ хуулийн төсөл батлагдчих магадлал маш өндөртэй. Тэгэх юм бол S&P 500 Dow Jones гэх мэт чинь өснө. Hims and Hers дээр ерөөдөө тэр $52 дээр тий. За тэгээ хэдүүлээ баг зэрэг нэмж авах уугүй тухайд шийдэцгээе. Баяртай. Хэрвээ та манай эдгээр цэцгэрт бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.